Хинтээ аймгийн Баянхот сумын Уртын Данжин гэж хүнтэй 1995 онд Монгол улсын тод манлаа яач даваах байхаар дамжиж танилцсан. Тэгээд би даваах байхад хурдан сайн азархтай болмоор байна гэж хэлж ийсэн. Тэгээд даваах байх нэг өдөр уцтаад чи хурдан азар авъя гэж яриад байсан. Энд хүнтэй уулзаарай гэдэг. Тэгээд би тэгээд шоколад компани захиалсан. Өндөр хөш орж ирсэн. Тэгээд даваах үе уулаа хүмүүс чинь азар сонирхож байна гэдэг дээр ирсэн. Тэгээд би тэр яриа та ямар азар байгаа, ямар хөшлөлтэй юу гэсэн чинь донор хөшлийн адуу аймгийн наадамд нэг ам хүсүүдэд нэг айр хитсэн ийм азар байгаа. Тэгээд энэ азаргаа нэг хоёр хүүтэй зарчихснаа байна. Ах нүүдээ нэг төмөр замд орон сууц авч өгсөн юм. Тэгээд би та ямар үнэтэй зарах гэж байсан. Хооё хайшаар сая 200 сая төгрөгөөр зарах гэсэн юм. Тэгээд би жоохон ярьж байгаа тогтой их сайхан өгсөн байсан. Хүн чинь бас нэг уулзаад ярилцгаа энэ хийм бэ гэдэг нь мэддэг шүү дээ. Тэгээд би итгээд за би азаргач аваа танд мөнгө чи харалтай хэрэгтэй байгаа юм бол гээд сая 200 сая төгрөг өгсөн. Тухайн үеийн мөнгөний дэвсгэрт чих баг байлаа шүү дээ. Хамгийн дээд нь 10 төгрөг байсан юм да тийм ээ. Сая 200 сая төгрөгчний том цүнх мөнгө болоо тэгээд мөнгө аваа явуулснаа гаргасан эргэж суугаад өмнө ах нь бол яг үнэ хэлэхэд сая 200-аар зарна гэж бодоогүй маань сая төгрөгөөр л чамайг авах гэж бодсон. Би энэ жил улсын наадамд 9 таксны хонгор дагаа. Тэр хонгор дагаа би чам дээр нэмж өгнө. Гэж тэгээд тэгээ намар орой би өөрөө очиж авчтаагүй давах байх яваад одоо талын хол азрыг 95 оны намар хоёр гүүтээ тэгээд бас нөгөө улсад 9 такс хонгор даахтаа авчижсэн.